өнөөдрийн бидний одоо ярилцах ном бол Нахум гэж ном байна. Нахум ном бол бас л гомхон гурван тэмээ бүлэгтэй. Энэ гурван бүлгийн гурвангийн одоо нэг өнөөдөр бид хамтдаа ярилцсан. Магадгүй Нахум номын талаар тэр болгон Христэд итгэж хүмүүс сайн сонсоогүй бас үзээгүй тэр утга уншаагүй магадгүй байдаг. Яг тэгэхээр Нахум номны ерөнхий мессеж бол одоо суурилын тухай нэлээд одоо хүндөвтөр тийм ээ сэдвийг нэлээд одоо хот бичсэн иймэрхүү ном байгаа. Мэдээж бүх иш үзүүлэгчдийн номнууд суурилын тухай гардаг. Тэгэхээр Нахум номны хувьд бол одоо Ниневе буюу Израилийн ард түмэн биш өөр улс үндэстнүүдийн суурилын талаар ийм зөвлөлийг бичсэн юм ном байдаг болохоор магадгүй тэр болгон Христэд итгэж хүмүүс энийг нэг одоо сурах боломжтой болгон олддог баг. Тэгээ бид нар өнөөдөр олдож байна. Ерөнхийдөө энэ хэдийгээр суурилын одоо иш үзүүлгийн талаар байгаа боловч Юдагийн хувьд тухайн үеийн одоо Юда итгэгчдийн хувьд бол энэ нь найдварын мессеж байсан. Яг л тухайн үед хэрэг бид нар санаж байгаа бол Израиль болон Юда гэж хоёр хуваагдсан хоёр хаанчлалын хойдлын хэсэг нь аль хэдийнэ Ассирийн дор ороод одоо дагалалд орсон байсан. Гэхдээ Юда нь бол арай эслэгдэж амжаагүй боловч үндсэндээ бол Ассирийн одоо тэр далавчнд сүүдэр дор тэр хүнд дарамтын дор амьдарч ирсэн. Иргэн тойрныхоо олон одоо улс үндэстнүүдээс татвар хөвчөөр авдаг. Нэлээд дарамттай ийм одоо эзэнт гүрэн байсан тухайн үеийн Ассирчууд тухайн үедээ бол ойр хавийн хүмүүсийг чичрүүлдэг байсан. Яг л тэдний үлддэг тэр балхад үлсэн хүмүүсийг бүр айлгадаг байсан. Яг л бид нэр заримдаа хүмүүсийн толгойг завчин, толгоогоор пирамид хийдэг, овоолж тавьдаг, хүмүүсийг бүр амьдаар нь зоодог, чихийг ногтолдог, хамрыг ногтолдог, гарын тасалдаг, хөлийн тасалдаг, хүмүүсийг ер нь ингээд мөчилдөг ийм зүйлээрээ одоо тухайн үеийн одоо аимшигтай ард түмэн гэж хэлсэн ийм одоо цуутай ийм хүмүүс болсон байсан. Тийм учраас иргэн тойрных нь бүх ард түмэн Ассирчууд дургүй байсан. Хэрвээ бид Нахум номыг ингээд унших юм хамгийн төгсгөлийн хэсэг дээр нь тэдний бэртэнгэд буюу тэдний суурилд ямар ч хэмжлэгээ байхгүй. Чиний шархнууд эдгэлшгүй. Чиний тухай сонссон бүгд чам дээр алгаа таших болно. Чиний байнгын харгислалд өртөг хүн гэж Нахум дуулсан байна. Өөрөөр хэлбэл Ассирчууд ямар ч нөхцөлд байсан иргэн тойрныхоо хүмүүсээр эзэн ядагддаг байсан. Тэдний суурилд хүн болгон баяртай байх үс ийм хэмжээнд одоо харгислал зэрлэг балмад байдлыг бол үзүүлсэн ийм ард түмэн болсон байсан. Энэ бол тэдний суурил бол 612 он манай иргэний өмнө 612 он 720 оны буюу одоо 100 жилийн өмнө хойдлын одоо Израиль улсыг тэд аль хэдийнэ одоо цөлөгд аваачсан байсан. Гэхдээ хэрвээ бид сайн санаж байгаа бол энэ Ниневе улсын талаарх нэгэн иш үзүүлэгч бас ажилласан иш үзүүлэгч байгаа. Тэр нь Йона. Санаж байна уу? Йона Ниневед очдог. Йонагийн мессеж яг Нахумтай адилхан байсан. Гэхдээ Йонагийн мессеж бол хэрвээ гимших юм бол тэднэрт боломж байгаа гэсэн мессеж байсан. Харин Нахумны энэ мессежд бол аль хэдийн тэр боломжийг өнгөрцөн байсан. Дууссан байсан. Боломжгүй болсон байсан. Энэгээрээ юм ялгаатай. Нахум гэж ямар хүн байсан гэдэг талаар тэр болгон бид нар сайн мэдэхгүй ямар тач байсан. Өөрийгөө хэрвээ бид нэгдүгээр шилдээрээс нь харах юм бол Нахум бол Элкош хүн гэж хэлсэн байна. Тэр үед Элкош хүн гэдэг нь яг ямар хүн байсан бай тухайн үедээ гэдгийг тэр болгон бас хэлдэг. Хоорондоо бол одоо зөвшөлдсөхгүй. За ямар тач байсан тэр үед амьдарч ирсэн. Гэхдээ та нар Капернаум гэдэг хотыг мэднэ шүү дээ, тийм. Энэ Капернаум гэдэг хот хоёр үгнээс бүрддэг. Кафе Нахум гэсэн. Өөрөөр хэлбэл Нахумын хот гэсэн нэртэй. Капернаум хот. Тэгэхээр магадгүй Нахум гэдэг зөвмж иш үзүүлэгч маань одоо тэр Капернаум гэдэг хотоос гаралтай тэр газраас гаралтай учраас тэр гарал үүслийн газрыг одоо Нахумын хот гэж нэрсэн байхаа гэсэн ийм одоо таамаглал ерөнхийдөө байдаг гэдэг нь. За ямар ч гэсэн Нахум номны ерөнхий нөхцөл байдал иймэрхүү байна.
Яг тэгээд ийм аимшигтай хүнд хэцүү дарамттай ийм амьдрал донд бараг 150 жил 125-150 жил амьдсан Израильчууд, ялангуяа Юдачууд Йонагаас хойш. Йонагийн үед тэд гимшсэн ч тийм нэмэж гимшээд бурхны шийдэлд ирээгүй. Гэхдээ 125-аас 150 жилийн дараа тэднэрт одоо ирж байгаа. Яг энэ аимшигтай одоо даргалын дунд Израилийн ард түмэн магадгүй бурхнаас асуусан. Бурхны тэр бүжигх байдалд асуудал дэвшүүлсэн. Шудраг байдалд асуудал дэвшүүлсэн. Бурхан та биднийг өөрсдөө шийдэхтэй хурдан байж яагаад энэ Асир гэдэг энэ аимшигтай балиан үндэстнийг шийдэхгүй байгаа юм гэж. Яагаад бид нар ингээд зүг зүгээр хийгээд болоод байдаг? Энэ бурхангүй хүмүүс энэ аимшигтай зүйлийг хийгээд болоод зүг зүгээр яваад байдаг. Гэтэл бурхантай бид нар заримдаа жоохон алдангууд шийдвэрлэх хэрэгтэй гэж. Бурхантай өөрөө байгаа мó хаана байгаа юм бэ гэж. Ийм магадгүй асуулт тийм ээ одоо тухайн үеийн удачууд тавьсан. Энэ асуудал байдаг асуудал. Өнөөдөр бол олон Христэд итгэж хүмүүс заримдаа тэгж боддог. Магадгүй тэгж боддог. Христ итгэгчид бид нэг аль зөв шудраг амьдрах гал ингээд явж ийн гэтэл жоохон магадгүй алдаа гэмүүл хийхлээр амар одоо тэр сэтгэлийн хүнд одоо гимшиж бид нар ирж байгаа. Энэ юу ч муу юм хийсгээ мэдгчгүй бүр хариуц бүр тэрнээ баярлаад явж байгаа хүмүүсийг бурхан та яахчгүй гэж юу гэж бид нар заримдаа асуудаг. Хол хоормог зайлшгүй муу мухай зүйл хийж байгаа хүмүүс өөрсдийнхөө жагтыг өгдөхгүй мүү? Бурхантай зүгээр ингээд хараад байж хэвчээ юм тэднийг. Яагаад өөрийн ард түмэн болсон бид нар Христ итгэгчид бид нар яагаад бурхнаас заримдаа цахилжуулалт аваад байхад бид нар зүг зүгээр явж байгаа юм гэж бид нар заримдаа боддог. Яг энэ үед нахуун гарч ирж байгаа. Нахуун. Та нар жоохон буруу удаад шүү. Байж байгаа. Одоо танаас би бурхан гэж хинбэ гэдгийг зааж өгч байна. Тэр нахуун энэ атом дээр хурж ирээд эдгээр зүйлийг одоо хэлж байгаа. Нэг талаар Ниневед хэлж байгаа, нөгөө талаар бас Юдад хэлж байгаа. Ниневед бол энэ бол гашуудлын үг. Харин Юдагийн хувьд бол энэ маш их найдварын үг одоо болж байгаа. За бүгдээ хамтдаа нэгдүгээр бүлгийн 1-ээс 3 дугаар ишлэлийг Ниневегийн зөв Элкошкун Нахумын үзэгдлийн ном. Эзэн бол хартай өшөрхөгч бурхан юм. Эзэн бол өшөрхөгч, хилэгдэгч юм. Эзэн өөрийнхөө өснөөс өшөөгөө авдаг. Тэр дайснуудтай зориулан хилэг хураадаг. Эзэн бол уурлахаа удаан хүч чадлаараа авгаа. Эзэн буруудныг шийтгэлгүй орхино гэж үгүй. Хуй сэрх шуурган дотор түүний зам байдаг. Үйлс бол түүний хөлд орох тоос юм. Тэр далайг зандарч хатаадаг. Тэр бүх голыг ширээдэг юм. Башан, Кармел, Ливаны дэлбэнүүд ганддаг. Уус ба түүнээс болж ганхаж толгод үгүй болдог. Үнэхээр ертөнц ба түүний бүх оршин суугч дэлхий түүний оршихуйд өргөгддөг. Бурхан гэж хэлбэ. Та нар ямар бурхан итгэж байгаагаа мэдж гэнэ үү? Юдачудаа гэж. Энэ бурхан бол хартай бурхан гэж хэлсэн. Өшөрхдөг бурхан гэж хэлсэн. Илэгнэгч бурхан гэж хэлсэн. Энэ юу гэсэн өнөөдрийн олон Христэд итгэж хүмүүс яг энэ үгийг сонсох дургуул да. Манай бурхан хайрын бурхан, өршөөлийн бурхан, ерөөлийн бурхан, ивэлийн бурхан, хангалтын бурхан, хартай гэдэг чи юу гэсэн үг вэ? Хуучин гэрэн дээр бол хартай бурхан гэж зөвхөн энэ ахын дээр хэлээг бас өөр гадар хэлсэн байдаг. Хартай гэж хэлж байгаа нь яг юу гэсэн үг юм бэ? Энэ ишаавд чи юу гэсэн үг юм бэ? Бурханы үед шүү дээ. Хүмүүсийн хувьд бол энэ муухай зүйл байх л та. Гэхдээ бид нэг зүйлийг яг хартай гэдэг нь хүн өөрийнхөө юмны одоо бид нар ихвчлэн эхлэн нөхний харилцаанд хэрэглэдэг байх л та тийм юм монголчууд. Хардах гэх юм бол өөрийнхөө эхнэрийг бид нар харддаг. Хүмүүсийн эхнэрийг бид нар харддаггүй. Хүмүүсийн эхнэрийг бид нар атгаж өтөө үзүүлдэг. Тэр дургуцах юм болж шүү дээ. Энэ хардах биш өөр хүн. Бурхан өөрийн нэрийн төлөө харддаг гэсэн юм утгыг илэрхийлдэг.
Бурхан өөрийнхөө хинбэ гэдгийг үгүйсгэсэн үннийг нь үзэн ядсан Бурханы зөвд амьдралыг буруугаар харуулж байгаа эдгээр хүмүүсийг тэр амьдралыг буцааж өөрөө авахын тулд би өөрийгөө хардаа гэж хэлж байгаа. Тийм учраас Христэд итгэж хүмүүс бол хардаа Бурханд итгэдэг хүмүүс. Бурхан биднийг өөрийнхөө зөвд замаар явахыг хүсдэг. Гэтэ тэргээр явахгүй бол тэр харддаг Бурхан гэж. Өөрийнхөө нэг бусдын юмны төлөө харддаг гэж байдаггүй. Бусдын юмны төлөө таарахдаг, өшөөрөхдөг, хорсдог. Тийм үстэй тийм үү? Бурхан өөрийнхөө зөвд байдал, өөрийнхөө үнэн, ариун явдлыг өөрийнхөө хүмүүсээс харахын тулд харддаг гэсэн үг байна. Тийм ээ? Зүгээр эхний нөхрийн харилцаанд хэрвээ өөрийнхөө эхнэрийг зөвд журамд байхыг хүсдэг нөхөр нь. Тийм үстэй тийм? Хамаагүй хүмүүстэй ингээл яваад иж болохгүй бидтэй. Тэрнтэй адилхан Бурхан өөрийнхөө ард түмнийг харддаг. Өөрийнхөө энэ дэлхийг, энэ өөрийнхөө бүтээсэн дэлхийг харддаг гэсэн юу гэсэн үг? Өөрийнхөө нэрийн төлөө зөв шударгыг тогтоохыг хүсдэг гэсэн үг. Маш ихээр хүсдэг гэсэн үг. Тийм учраас тэр өшөрхөгч гэж хэлж байгаагаар зүгээр нэг үзэн ядагчин тухай яриаг. Өшөрхөгч гэж хэлж байгаагаар буруу зүйлийг үлдсэн хүмүүсийг заавал зөв болгодог Бурхан гэсэн үг. Тэр зүгээр өнгөрөөдөггүй гэсэн үг. Өшөрхөгдөг, хилэгнэгч гэж байгаа өөрөлдөг маш ургуу гэсэн үг тэр. Тэр үйл явдал. Бурханы өмнө чанарын тухай бид заримдаа анзаардаг. Олон Христэд итгэж хүмүүс Бурханыг бол хайрын Бурхан гэж ярьдаг. Гэхдээ тэр бас хардтай Бурхан гэдэг ерөөсөө анзаардаг. Тэр үйл явдал яадаг ч зүгээр байгаад байдаг Бурхан гэж ойлгодог. Зүгээр хараад байж идэг. Гэхдээ Бурхан бол хардаж дотор нь буцалж байгаа гэдгийг ерөөсөө анзаардаг. Христэд итгэж. Тэгээд энэ чинь гурван шилдэг. Тэр нь уурлахтаа удаан гэж хэлсэн. Уурлахтаа удаан гэж хэлж байгаа нь түүний төвчээрийн тухай ярьж байгаа. Өршөөлийн тухай ярьж байгаа. Хүмүүс бол одоо төвчээртэй хүмүүс байдаг шүү дээ. Тийм ингээд уурлахтаа удаан, төвчээртэй хүмүүс зөндөө байдаг. Гэхдээ Бурханы тэр төвчээр тэрнээс удаан. Тэрнээс их төвчээр байна. Тэр төвчээрийг заримдаа бид нар мэдээж төвчдөггүй. Үний хувьд. Тэгээд тэсэн гэхэд гэл юм үг гэж шүү дээ. Яаж ингэж ud хэсгүүдтэй гэж. Бурханы хувьд бол уурлахтаа удаан гэж хэлж байгаа тэр маш их өршөөнгүй. Тэр хүлээсээр байдаг. Харсаар байдаг. Хүлээсээр байдаг. Өөрийнхөө тэр буруу замуудаас эргээд эзэн дээр ирэх болов уу гэж эзэн хүлээгээд тийм боломжийг өргөж өгдөг тийм Бурхан гэсэн. Чиний өрөөндөө хүртэл тэрний тухай ярьдаг тийм Бурхан өнөөдөр хүмүүсийг угаасаа энэ авахын тулд өнөөдөр хүлээсээр байгаа гэж. Тэрс Есүс одоогээс буцаад ирчих юм бол нэг хэсэг хүмүүсүүд аврагдах нь ойлгомжтой байна. Тийм учраас Христийн хоёр дахь ирэлтийг хизээ бид нар мэдэхгүй харин Бурхан дэвсээр байгаа гэсэн юм санааг Библиэд хэлдэг. Бурхан бол төвчээрийн Бурхан учраас тэр уурлахтаа удаан гэдэг. Уурлахтаа гэж байгаа ямар нэгэн шийтгэл өгөхдөө түргэн биш. Хүлээдэг гэсэн. Заримдаа бид тэр буруу байгаад хүлээж байгаа учраас дорой Бурхан гэж ойлгох. Нэг Христ итгэдэг хүмүүс үлдээ. Танаа Бурхан ч нэгэд тэгчгүй байгаа юм уу гэж өмнөөс нь те Бурханыг заах хүсдэг. Тэгэхгүй яасан гэж. Бид нар юм Бурхан байсан бол аль хэдийн нэлийн хэдэн хүмүүсийг хэрэг хайцсан байгаа. Харин Бурхан бол төвчээртэй өршөөнгүй Бурхан гэж. Харин энэ өршөөнгүй Бурханы нөгөө талд юу байна вэ гэхээр хүч чадлаар агуу Бурхан гэж. Юдачуудын нэг ойлгох ёстой зүйл тэр байсан. Тэр өршөөнгүй Бурхан. Тэр нэмэрчүүдийн нэгэн цагт өршөөсөн. Харин гэхдээ тэр өршөөл нэгэн цагт бас шудраг байдлаар түүний шударгаар бас одоо зэгцлэгдэх ёстой болно. Өөрөөр хэлбэл Бурхан нэгэн цагт тэр хүмүүсийг шийдэх гэсэн. Өөрийнхөө хүчийг харуулах гэсэн. Хэмээн. Тэр улсыг толгодыг хөдөлгдөг. ертөнцийг хөдөлгдөг тэр Бурхан. Бид нар юу байх вэ? Улс үндэстэн гэж юу байх вэ түүний өмнө? Нэгэн цагт ийм аимшигтай хизээч нурахгүй юм шиг бүжгэх болсон асыг нураа гэвэл нураахтаа маш амархан гэж хэлж байгаа.
үгүй болгохыг үгүй болгохдоо маш амархан. Энд бурханд бол хийгээд ах юм бараг байхгүй амархан маш хурдан. Тэр агуу их хүчтэй. Түүний хүч бол юутай ч ерөөсөө зүүрлэгдэж шүү. Йона тэр байгалийн тийм ээ бүтээлийн эсрэг гайхамшиг бүтээж исэн бол Хародын нахунд ямар ч байсан улс үндэстнүүдийн эсрэг өөрийнхөө хүч юу болохыг харуулна гэдгийг нахун ч заалж байна. Тэр нэг талаар өшөөнгүй бурхан нөгөө талаар өшөөнгүй учраас зүгээр л гим нүглийг харсаар байж өнгөрөөгд авахгүй. Яг тэр дараагийн ишлэлээр үжилсэхээр эзэн буруудныг шийтгэргүй орхино гэж үгүй гэж. Магадгүй бидний хувьд дэндүү удаан учраас шийдэхгүй байгаа юм шиг харагдаж байна. Бүтэн 150 жил шүү дээ. Би хүний амьдралын хувьд бол ингээд байх болчихж байгаа тийм. Үзэхгүй тэр шудраг байдлыг. Харин бурхны хувьд бол тэр шудраг байдлаа нэгэн цагт үзүүлэх болно гэсэн. Хүмүүсийн амьдрал гэсэн. Хуучин гэрээнд тэр бурхан хайрладаг хүнээ бас сахилчуулдаг гэж хэлсэн. Өөрийнхөө ард түмний бурхан бас зөв болгохын тулд зөвхөн өшөөгөө зогсохгүй бас сахилчуулна. Жигтийг хүртээ гэсэн. Сахилчууд бүх сүрүүдээр үгүй болгохгүй. Ямар ч гэсэн Израилийн ард түмэнд дандаа найдварыг өгчээсэн. Та нар сүрэн гэхдээ та нар бүр сүрэхгүй. Та нараас дамжиж олон үндэстэн авралыг авах болно гэсэн амлалтыг тийм ээ хуучин гэрээр өгдөг шээ. Бурхны мөн чанар юу вэ? Тэгэхээр нэг талаар хартаа бурхан. Бид нар хартаа бурханд итгэж байгаа. Хартаа гэж байгаагаар бурхан биднийг яг өөрийнхөө бүтээсэн тэр сайн сайхнаар амьдруулахыг маш ихээр хүсдэг. Тэгж явахгүй байвал дурггүй гэсэн. Тийм бурхан гэсэн. Нөгөө талаар тэр маш өшөөгөө бидний магадгүй гим нүглийг үргэлжид өршөөсөн ийм нөхцөл байдалтай дандаа бидний амьдралд байж идэг. Гэхдээ бид нэг зүйлийг мартдаг. Тэр нь шудраг бурхан. Маш шудраг бурхан. Учраас ямар нэгэн буруу зүйлсийг зүгээр нэг өнгөрөөдөг гэх юм бас бурхан биш. Өнөөдөр олон Христэд итгэж хүмүүс энэ хоёр зан чанарын хоёр талд ингээд гарцсан явж байдаг. Зарим бурхан бол өшөөгүй ч зөө хамаагүй. Би яаж амьдсан яа тийм зүгээр бурханыг сул дараа мэдээлэл өрнөд төсөлсөн. Амьдж идэг. А гэтэл зарим хүмүүс болохоор бурхан бол аимшигтай бурхан. Жохон буруу хөдлөх юм бол нислайчдаг. Жохон юу хөдлөх юм бол өөрийг нь хараадаг. Болохоо байлгадаг. Тийм ээ. Одоо амьдралыг сүрүүлдэг юм бурхан гэж заримдаа ойлгодог. Бурханы өшөөнгүй байдал, бурханы шудраг байдал хоёр дандаа зэрэг явж идэг. Нэг дор, нэг гүндээ, нэг үйл явдал дээр хамтдаа явж идэг. Бид нар тэрийг заримдаа ойлгохгүй. Хүн бол тэрийг хийхэд маш хэцүү. Тэгээд юудэчүүдийн хувьд энэ бол сайн мэдээ байсан яг бурхан бол шудраг бурхан. Тэр бол өшөөнгүй гэхдээ бас шудраг бурхан учраас тэр өөрийнхөө хүч чадлыг нэгэн цагт Ассирийн эсрэг харуулах болно гэж. Тэгээд бид 7 дугаар шилдээс харах юм бол эзэн бол бас сайн бурхан гэж бас хэлсэн. Сайн бурхан. Эзэн бол сайн бурхан. Яг сайн гэж яг гэвэл тэр бид нэр 7 дугаар шилдээс харах юм бол зовлонгийн өдөр тэрээр бэлтгэл болдог. Бас өөрт нь хорогддог хүмүүсийг тэрээр хамгаалдаг гэж. Өөрт нь хорогддог хүмүүсийг буюу тухайн үеийн юдэчүүд гэсэн үг шүү дээ. Юдэчүүд одоо Сэрийн дор маш их одоо хүнд нөхцөл байдалтай байгаа. Тэгээд тэр хүмүүсийг бол бурхан хамгаална гэж. Нэг талаар битгий энэс бүр их магадгүй тийч маш одоо хүнд хэцүү нөхцөл байдал үүснэ. Гэхдээ бурхан бол хамгаалагч бурхан гэдгийг санаарай гэж. Тэр нь сайн бурхан. Заримдаа бидний амьдрал үйл ойлгох зүйл зөндөө байдаг. Яаж бурхан сайн байх юм бэ? Хэрвээ миний амьдралд ийм явдал тохиолдоод байгаа бол яаж бурхан сайн байх юм хэрвээ миний амьдралд ийм юмыг зөвшөөрсөн юм бол гэж бид нар заримдаа боддог. Магадгүй энэ Ассирийн хүнд нөхцөл байдал ч гэсэн Юдааны ард түмний тухай бодож илээс байна. Бидний бурхан яагаад ийм сайн яаж сайн байх юм гэж. Харин Есүс шийдээр юу хэлсэн нахун та нар эзний эсрэг юу гэж сэтсэн тэр түүнийг чинь эцэс болгоно. Эзний эсрэг байгаа альва зүйл тэртээ түрүү нэгэн цаг магадгүй одоо
байхгүй болно. Харин зөвхөн эзнийх гэсэн зүйлд үлдэх болно. Тийм учраас дана эзнийг бурхныг сайн гэдгээ одоо ойлгосон хэвээр байгаа гэж магадгүй ахын мэнчээ ятгах. Израилийн ард түмний хувьд бол юдэчүүдийн хувьд тухайн үедээ тийм ээ Юда одоо хаанчлалын дотор байгаа еврейчүүдийн хувьд бол бурхны тэр өршөөнгүй шударга сайныг мэдхийг хүсэж байгаа. Дараагийн хэсэгдээс хэрэг харах юм бол 12 дугаар ишлэлээр эзэн ингэж айлдж байна. Тэд бүрэн хүчтэй олон байж тэд таслагдж өнгөрөн одох болно. Асаж гэж бодож байна. Би та нарыг зовоож байвч цаашид та нарыг би зовоохгүй гэж. Нэг талаар багтгүй бидний одоо амьдрал ирж байгаа хүнд хэцүү нөхцөл байдал бурхны өршөөнгүй өөр хүмүүст үзүүлж байгаа өршөөнгүй байдлаас заримдаа болдог. Асижчүүдийг хүлээсэн учраас юдачууд илүү удаан зовсон баг. Асижчүүдийг бурхан бас ерөөхдөө хүсэж байгаа учраас магадгүй тэр өөрийнхөө шудраг бодлыг тэр болгон хурдан тийм ээ тэдний дээр тавиагүй. Тийм учраас хүмүүсийн нөгөө гим нүглээс болоод бидний юдачуудын амьдралын хувьд бас зовсон зүдэрсэн юм нөхцөл байдал магадгүй үүсчихсэн 13 дугаар ишлэлээр тиймээс одоо би түүний буулгыг таны дээрээс эдэн авч дөнгөнүүд чинь таслах болно. Өөрөөр хэлбэл энд ингээд дуусах цаг юм найдвар байх ёстой. Бурхан өөрийнхөө сайн сайхныг харуулах цаг юм. Та нарын зөв байсан эсвэл та нарыг бурханы ард түмэн одоо гэж амьдарч байгаа энэ одоо ард түмнийг бурхан өрөөхтийн цаг бол ирнэ. Заримдаа магадгүй тэр үед бурхан байхгүй юм шиг бодож байгаа. Гэхдээ бид нар сайн мэдж байгаа юдачуудын хувьд бол бид нар яг бас бурханы замаар амьдраад тэд тун удахгүй Бабилоны доор зүтгэх болно. Тун удахгүй. Тийм үстэй. Бабилончууд Ассирчуудыг сүйрүүлээ. Тэрний дараа одоо тэр хүчээрээ Юда хурж иж бас сүйрүүлнэ. Иерусалимыг бүр үнсэн тоор болно. Юдачууд ч гэсэн өөрсдөө тухайн үед тийм бас бурхны одоо шударгаар түн бас байж чадаагүй юм учраас нахуу магадгүй тийч энэ үед бол тэрний тухай бол юм гэдэг нахуу бол яг юм гэдэг Ниневегийн одоо сүүлийн тухай байсан. Хоёрдугаар бүлэг дээрээс бид нар харах юм бол яаж тэд нар сүрэх вэ гэдэг тухай маш одоо тийм тод дүрслэлээр юм гэдэг хэлсэн байна. Яаж тэд нар сүрэх вэ гэж. Мэдээж бид нар энийг унших юм бол ингээд тэдний одоо тэр хүчрэх сүнс мэн талбайн зүүрн тэр цайзууд нь сүрэн хотууд нь сүрэн тэр олон бүлэг одоо мордууд нь тийм ээ тэр олон одоо гэрцэл тэр их хүчтэй гайхамшигтай ус бүр мөсөн одоо сүрэх тухай юм гэдэг хоёрдугаар бүлгээр хэлж байгаа. Тэгээ хоёрдугаар бүлгийн 8 дугаар ишлэлээс харъя. 8 дээр гэж хэлсэн. 8 дугаар ишлэл. Хэдийгээр Ниневе бүхий л өдрүүдийнхэн туршид усан цөөрөн мэд байсан боловч одоо тэр зугтаж байна. Зогс гих боловч уцаж ирэх ч алга. Мөнгийг олзол, алтыг олзол, төрөл бүрийн эрдэнэсийн зүйлийн бэлхад хинжээ хязгаар гэж юу авах. Тийм их баян хансаг байсан биш тийм хинжээ хязгаар. Сүйр хоосол бас сүйр хоосол. Зүрхнүүд хайж, өвдгүүд чичирч байна. Өвчин бүх үеэр дагаж бүх нүүр зэвхий цайжээ. Тэд нар өөрсдийнхөө бас нэг талаар одоо Ассирчуудын нэг бэлэг тэмдэг өөрсдийгөө арслан гэж нэрлэдэг байсан. Тэгээд энэ ч бас тэрийг 11 ишлэлээр хэлж байгаа. Тэд арслангуудын мөх, залуу арслангуудын хооллох газар байсан. Тэнд эрслэн ба арслангийн үеиг мираж тэдний хинч үргэн зочиодоггүй байсан. Арслан гүйгүүдтэй хангалттай их ууж тасчин эрслэнгүүдтэй ихийг алж агуйнуудаа олзоо бүхэндээ сэгзэмээр дүүргэжээ. Тийм их одоо баян тансаг, тийм их одоо хүчрэх байсан. 13 дугаар ишлэлээр харах түн би чиний эсрэг байна гэж төв түмдийн эзэн тунхаглаж байна. Би утаан дунд тэрнүүдийг чинь шатааж чиний залуу арслангуудын илт залгив. Би чиний олдыг газраас тасалж чиний эгч нарын дуу цаашид сонсогдохгүй гэж. Тэр хүчрэх одоо улс үндэстэн сүнэн үгүй болно гэдэгт тэр үед магадгүй хүмүүс юу итгэхгүй байсан. Одоо ингээл энэ Ассир бол дэлхийн төв гэж.
Өнөөдөр магадгүй яг Америк улс тийм ээ дэлхийн одоо хамгийн хүч ихэд одоо голтон болсон. Нэгэн цаг Монгол улс тийм байсан байна. Монголын эзэнт гүр. Тэр их одоо их хүч ихэд тэр одоо мундаг энэ их хүч үгүй болно суурна гэдэг бол маш одоо боломжгүй юм шиг байна. Гэхдээ хэдхэн ахмаас хэдхэн жилийн дараа яг ийм үйл явдал болж байгаа. Бурхан үндэстнүүдийг дээш гаргаж бас доош оруулдаг. Тэр өөрийнхөө одоо хүслийн дагуу өөрийнхөө ард түмнийг өөрийнхөө авралыг нэхлээр үзүүлэхийн тулд хүмүүсийн магадгүй тухайн үед гэмнүгүүлтэй муу мухай үйл явдал байгаа боловч тэрүүгээр дамжуулан бурхан өөрийнхөө түүхийг тэнцээ авралын түүхийг тэнцээ бурхан өөрөө одоо бүтээж байгаа. Ерөнхийдөө гол хянагч нь ардалт нь бурхан байгаа хүмүүс гэж магадгүй боддог. Бид нар өөрсдийгөө гэж магадгүй боддог. Харин энэний ардалт бурхан өөрөө ажиллаж байна. Бурхан гэхдээ тэр хүмүүсийг өөрсдийг мэдгүй хуулиар шийддэггүй. Яваа бурханыг мэдгүй хүмүүсийг яваа бурханы хуулиар шийдэхгүй. Христийг мэдгүй хүмүүсийг Христийн хуулиар шийдэхгүй бурхан. Харин юу гэж хэлсэн? Бурхан хүмүүсийн зүрхэнд мөнхийг тавьсан гэж. Тэр энэ бүтээл бурханы бүтээлийг гадны талаасаа хараад бас дотор талаасаа мэдрээд бурханы өмнө одоо гэмших юм боломжийг хүн болгонд олгосон гэж бид нар ойлгох хэрэгтэй байсан. Тэм учраас бурханы шийтгэл юу ч мэдээгүй байхад нь би өөрийнх нь таниачгүй байхад нь хурж ирээд шийдэгдэх юм бурхан биш. Нэгэн хүн тэгж хэлсэн. За бурханыг шудраг биш гэж хэлж байгаа юм байна. За тэгвэл ингэж та одоо хэдэн оны хэдэн цагийн хэдэн төрөд хэдэн цагийн хэдэн нас болсон байна. Тэгвэл бурхан дээр очиод тэгээд тэр үед Монгол улсын ямар хууль үйлчилж ирсэн тэр хуулиар нь бурхан хэрвээ одоо хэрвээ өгөх юм бол ямар ч хүн тэр өөр өөрсдийнхөө тухайн нутагт байсан хуулийг зөрчөөгүй байх боломжгүй ийм байдалтай одоо байгаа нь ойлгомжтой гэж. Заавал бурханы хуулийг гаргаж ирэхгүйгээр зөвхөн хүмүүсийн зүрх сэтгэл дотор тавьсан тэр хуулийг хүмүүс өөрөө биелүүлж чадаагүй. Хотлоо хийж болохгүй. Хоормог амьдарч болохгүй, залилж болохгүй, дүрсгэж болохгүй, бусдын юм шунж болохгүй, улгаа хийж болохгүй. Энэ бүхнийг хүмүүс зөрчиж амьдсан байдаг. Зөвхөн тэр хуулиараа шийдвэл айл хэдүүнээ бид сүйлэрсэн. Тийм учраас Есүс Никодемтай уулзчих байв чи хэлдэг үлээ. Айл хэдүүн сүрсэн. Айл хэдүүн шийдэгдсэн. Харин бурхан ертөнцийг үнэхээр их хайрлсан тул хүн итгэж хүмүүс мөнх хамиг олно гэсэн. Харин түнд итгээгүүнүүд нь айл хэдүүн шийдэгдсэн гэсэн. Айл хэдий. Яг хүмүүс өөрсдийнх нь амьдрал Есүсгүй бол угаасаа сүрсэн. Есүсийн тухай бид нар ярьж байгаа гол шалтгаан нь аврал байгааг л хэлэх юм. Тийм ээ? Бурхан авралыг авчрахын тулд. Тэгэхээр бид нар дээр ирсэн тэр их шүд. Магадгүй бид олон хүмүүсээр бодох бах. Миний нэг одоо эд хөрөнгө, эрх мэдэл, эрх ям, сайн сайхан амьдрал нурахгүй гэж боддог. Өөрийнх нь амьдралын шиг магадгүй нурахгүй л байх л та. Гэхдээ тэдгээрийг нэгэн цагт дуусгах ганцааргүй ирэх нэгэн сүрэл байгаа гэдэг Библи хэлдэг. Есүс нэгэн 6 зүйл хэлдэг. Ядуу Лазар нэгэн баян хүний тухай 6 зүйл байна. Хоёулаа насор Лазар яасан мөнхийн усад очдог бурхны дэр гэдэг бурхны үд дэвдэг. Харин баян нөгөө нөхөрчин там ус. Тэгээд маш их тавчлаатай байгаа гэж хэлээд тийм ээ. Нэг тусалж гисэн ус тэр Лазараар хөрвж өгөөч гэж. Харин юу гэсэн тэр айлд өнгөрсөн. Боломж нь өнгөрсөн. Тэгж асуух, тэгж гоох боломж нь өнгөрсөн. Тэгэд асуудаг манай би одоо олон дүүнертэй эдгэрт одоо хэлүүлээж энд ийм аимшигтэй байдаг юм биш үү? Бурханд идэг гэж хэлүүлээж авралын зав тэнд тараагаад ингэж өгөөч гэдэгсэн. Тэгсэн чинь юу ч хэлсэн Есүсийн сургаал зүйлдер тэдэрт аль хэдүүнээ Мөсө болон иш үзүүлэгчд байгаа. Юу гэсэн үг гэхээр аль хэдүүнээ Бурханд бидний зүрхэнд бидний амьдралд өөрийгөө буй гэдгийг илэрхийлсэн. Ганцхан тэрэнд л хариу өгөхөд болоо. Яг энэ үед одоо асар хэрэгтэй зүйлийг маш том руу нахын бол харж байгаа юм л да. Урьдчилан
юу болох нь тодорхой байсан. Заримдаа хүмүүс боддог л да би юу болох гэсэн мэдэхгүй байна. Бурхан яах ч юм гэлээ, авах ч юм уу, үгүй ч юм уу гэж. Библиэр харах бол маш тодорхой байдаг. Аврал болон сүрэл Бурхан яг Бурханы зан чанарыг бид мэдж байгаа учраас. Бурхан шударга, Бурхан туйлын үнэн, тэр өөр маш их хариу, тэгээ бас хатаа болох учраас юу болох нь амар тодорхой. Тийм үстэй тийм. Юу болох нь тодорхой. Хэрэг бид нар хин их сургуулийн багш амар шударга, амар үнэнч тийм багш яг гэрийн даалгаврыг хийгээгүй ирвэл багшаа яаж ч гоё хэлээд, гоё нүд гаргаад нэмэрхүү гэдгийг бид нар мэддэг. Тийм үстэй. Бурханы зан чанарыг бид нар мэдж байгаа. Бурханы зан чанарыг мэдж байгаа учраас нахун Израилийн ард түмэн юудэчүүд юу гэж хэлсэн гэхээр энэ их сүр хүч үгүй болно. 3 дугаар бүлгээр бүр цаашаа лавшруулаад яагаад тэд нар сүнж байгаа вэ гэдэг тухай ярьж байна. Зөвхөн хэрхэн сүнж байгаа вэ гэдэг тухай яриа. Яагаад сүнж байгаа вэ? Тэд нар яг өөрсдийнхөө үлддэг тэр үйлдэлдээ нуран Бабилоноор дамжуулан Бурхан Асирыг шийдэх гэж байгаа. Тухайн Бабилон. Тэд нар 3 дугаар бүлгийн нэгээс ингээ харах юм бол худлаа дээрмээр дүүрсэн цус хот хөөрхийе гэж. Цус хот гэж бүдэлж байгаа. Хөөрхийе гэдэг энэ үг бол гоё үг биш. Хөөрхийе, хөөрхийдөө гэсэн юм утгатай үг биш. Энэ бол хараахын үг. Тухайн еврейчүүд юм. Есүс энэ үгийг хэрэглэсэн байдаг. Бицайда, оразин, хөөрхийе. Тийм үстэй. Өөрийнхөө гайхамшгуудыг бүтээсэн тэр хотууд гимшээгүй төлөө Есүс тэднийг хараасан. Хэрвээ бид түүхэн дээр ингээд ирээд харах юм бол Бицайда хот, Капернаум хот, Оразин хот хаана байгааг 100 төвшөнд хайгаад олоод байхгүй юм болов уу гэж бодож ирсэн. Тэгсэн чинь дараа нь олцсон хэдхэн чулуу тойр нь олцсон. Есүсийн хараалтын дагуу бүрэн өссөн болсон. Өнөөдөр Ниневе ч гэсэн 1820 онд нэгэн ахлагч тэр тэгэр мөрний нөгөө талднаас гэж байна. Тэр овоолсон хар шороо юу юм болоо гэсэн. Энд ч мэдэхгүй байсан. Тэгээд тэрийг амтлаг юугаар матлахаар угсан чи тухайн үед биш үү? 3 өдөр шин Яна аялж исэн 10 милийн одоо урттай тийм том хот. Юу ч байхгүй болсон. 1800 он. Яг олон эрдэмтэд Библийг үгүйсэхийг хүсэж байгаа олон эрдэмтэд юу гэсэн энэ Ниневе гэж хот мотын тухай бичсэн байна гэвэл хаана хаач байхгүй гэжсэн чинь тэр нь олдсон. Дараа хэний ч тэрэхгүй энэ сүрсэн балгасан 1820 онд. Лойд Лулиет ч нэг нэртэй англи ахлагч тэр болсон гэж. Хөөрхилтэй гэдэг үгийг бид нар Бурханаас сонсмооргүй байна. Энэ бол аимшиг бүр mëсэн сүрэх тухай гэж байна. Бүр mëсэн сүрэх тухай гэж. Худал дээрмээр дүүсэн цус хот хөөрхийе. Од золионууд нь хизээч ис болно. Ташуур тасхих дугуйнуудын ажигнах чимээ, мордын бижигнээ, өсвөн дүүлэг тэргүүлийн түжигнээ, мордонгуудын мордож илтнүүд гялалзаж шатнууд гялтган олон үхэгсэд үе олон үр тоймгүй олон цогцос хүмүүс цогцоснууд дээр өдөрч унаа гэж. Аимшигтэй тэр үйл явдал тэнд болох тухай одоо хэлж байгаа. Яагаад гэвэл тэд нар маш их тийм балмад яг энэ төсөлсөн шиг ийм байдлаар амьдарч ирсэн. Өнөөдөр яг энэ бидэрт ямар одоо зүйлийг сургаж байгаа. Христэд итгэж хүмүүс бид нар заримдаа боддог тийм ээ. Шудраг ус явдал Монголдоо нэг бай. Энэ ингээл тийм шудраг ус хүмүүс ингээл өөрсдийнхөө худал хоорон зүйлд баян тансаг болж тэгээд хэрүүгээр баяжиж сайн сайхан юм шиг харагдаж амьдарч जैन. Гэтэл бид нар шудраг нь яваад ингээд энэ зүйл болохгүй муухай амьдарч जैन гэдэг гомдлоо. Гэхдээ хөөрхийе гэдэг үгийг сонсохгүй байх нь хамгийн дээр. Тэгж одоо харахад тэр одоо хязгааргүй их мөнгө алт одоо бэлтүүрэн байсан, хязгааргүй байсан тэр ус үндэстэн дараа бүр олон зуун жилийн турш бүр олдохгүй батлаад болсон байна. Есүс нэгэн 10 мухантай эмэгтэй тухайн суугаад зүйл хэлсэн байдаг тийм ээ. Тэрэн дээр одоо
боцот цас үерх тэр үед бүгдээрээ одоо дэмлүүндээ тустай байх хэрэгтэй байсан. Бэлэн байх хэрэгтэй байсан. Тэгсэн чинь 10 ухаан танилд тустай 10 монголчууд тасаа бэлдээгүй. Тэгээд яг боцот цас үерхээр найр гэсэн чинь нөгөө хэд ч тосондоо гүйсэн. Тосоо үргэлжлээд бүгд аваад байсан чинь хаалх найлт нь хаалттай байсан. Тэгээд тогсон чинь бид хааныг танихгүй байсан. Аль хэдүүнээ өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл Бурхны төвчээр багдах тэр өдөр юу ч нэмэргүй болсон. Хинч гимшиг шаардлагагүй болно. Ойлгомжтой болно. Тэр өдөр гимшиг нэмэргүй болно. Тэр өдөр хаанаас нь гүйж ирээд уучлаарай би одоо ийм байна гэж Есүс үгүйсэн. Намайг эзэн гэсэн болгон миний шаард биш. Бид энийг танихгүй. Тэгээд юу гэсэн? Үйлсэл модыг таньдагтай адил миний шаарыг үйлсэл, миний хүмүүсийг үйлсэл таних болно гэсэн. Өнөөдөр хэрвээ бид нэр асирчууд шиг зүгээр балхад амьдраад Бурхан яахчгүй. Яг бидний өршөөсөн л дөө 150 жил юм уу? Тийм ээ? Өршөөгөө одоо зүгээр одоо бид дураараа байж болно. Шийдэлээ бид нар аваагүй. Бурхан бол өршөөл гэдэг ингэ явж явах юм бол нэгэн цаг тэр аимшигтай хөөрхий гэсэн үгийг бид одоо сонсох юм аюултай. Зарим христэд итгэж хүмүүс юу шийдэх вэ гэхээр өө бид нэг итгэж болсон учраас би хизээч мөхгүй би мөнхөн уцтай надад хамаагүй амьдарч болно гэж боддог. Энэ бол төөрөгдөл. Энэ бол төөрөгдөл. Хэрвээ та үнэхээр гимссэн бол асирчуд шиг байх уу? Эсвэл юутайчуд шиг байх уу гэж шийдэх. Эзэн дээр буцаж ирж гимшилтэй амьдрах уу? Эсвэл тийчгээрээ балгууд амьдралаар явах. Тэр үед Есүс заримыг нь би чамайг танихгүй гэж хэлнэ. Заримыг нь бол миний итгэмжид зарцсан мэн гэж хэлж байгаа гэсэн. Юугаар энэ хоёр ялгаатай болж байгаа? Хоёулаа адилхан юм бол хоёулаа адилхан шийдэгдсэн. Дажсан шийдэгдсэн. Асирч гисэн шийдэгдсэн. Хоёулаа л балгууд байсан. Хоёулаа л Бурхны эсрэг амьдсан. Гэхдээ юугаар өөрийг ахын минь юу гэж хэлэх гэж байна? Бурхны зан чанарт итгээрэй. Бурхан бол хаттай шүү. Тэр бол хизээч гэмнүүдийг зүгээр орхихгүй. Бидний амьдралд тэр бас өршөөн гэхдээ бас тэр шударга. Нэгэн цагт биднийг шүүх болно. Тэр шүүх маш шударга болно. Нэгэн цагийн дайнд орсон одоо залуу одоо юуны дайны дараах шүүхөр орчдөг дайны үед буруу зүйл хийсэн гэдэг утгаар тэр маш их өвдгөнч чирээд өстой амар ингээд тэнцээ зогсож ирсэн. Тэгэхээр тухайн үед генерал нүгч хэлсэн гэхээр бидний санаа зов. Энэ бол маш шударга шүүтэй гэсэн. Нөгөө дайчин гэж хэлсэн гэхээр тийм учраас би хайж байна гэж. Нэг талаар нахун бидэнд юу хэлж байна? Бурхан бол шударга шүү. Бурханаас имэх хэрэгтэй. Нэг амьдрал асиж чүчиг байж болохгүй гэсэн. Буцаж эзэн дээр гимшиж ирсэн Бурхны зан чанар юу болохыг бид нэгэнд мэдж байгаа болохоор Бурхан дээр эргэж ирэх гимшлийн амьдралтай байх гэж. Мартин Лютер хэлсэн. Бид өдөр болгон эзний өмнө ирж гимших хэрэгтэй яа гэвэл бид нар гимтэй хүмүүс юм аа гэж. Амен. Тэр бүгд хамтдаа эзний өмнө залбирцгаая. Тэнгэрийн Бурхны эзэн минь танд баярлалаа. Та бас нахун бишүүлэгчээр дамжуулсан. Энэ номоор дамжуулсан эзэн та өөрийнхөө үгийг бидний зүг сэтгэлд бидний амьдралд хийж байгаа учраас баярлалаа эзэн. Бид заримдаа тоохгүй үл ошилсон амьдралтай байгаа бол эзэн та биднийг өөрийнхөө өмнө үгээр буцаан авчирч бид нар гимшилтэй үргэлжийн имэйлд ани шударга ариун байдлыг бодсон ийм амьдралтай байхад туслаарай эзэн. Гимнүүдийг бид нар өгшүүлсэн өөрийнхөө балгад байдалд баярсан ийм амьдралыг та бүзгшүүлж эзэн. Та бол нэгэн цагт энэ бүхнийг шүүх. Тиймээс та бидний бас таны зан чанарыг мэдж амьдрахад туслаарай. Есүс таны нэрээр залбирлаа. Амен.